Одоо эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй үзэгч та бүхэндээ хүргэе. Манай улсад бүртгүүлгүй хуурамч сулбуулдаг эмнээс болж амиа алдсан хүний тоо 20 хүрээд байна. Энэ төрлийн хуурамч эмийг Нарантуул зах дээр ихэнхдээ худалдаалдаг юм байна. Сулбуулдаг эмийг нууцаар худалдаадаг учраас тусанд дасан зогсооход хүндрэлтэй байгааг холбогдох албаныхан хэлж байгаамаа. Өнцөөлөөр өөр хөндлөлтөд зөвшөөрч дүүр зулбуулдаг хоёр эмийг эмийн бүртгэл бүртгэсэн байдаг. Гэтэл Нарантуул зах дээр хууль бусаар хуурамч зулбуулдаг эмийг худалдаалдагаас хамгийн сүүлд 8 насаараа өгсөн байна. Хууль бусаар эм худалдаалдаг хоёр сэжигчнийг саатуулж хэргийг Баянзүрх төвийн цагтаа гэлж шалгаж байгаа худалдааж байсан эмийг шинжилгээд өгсөн байна. Зөвшөөрөлтөө эмүүд эмийн сонгуудаар 12,000 төгрөгөөр худалдаалдаг. Харин хуурамчим Нарантуул зах дээр 36,000 төгрөгөөр зардаг байна. Үн хэмжээг бодож иргэд гар дээрээс нэрэн тодорхой бус эмийг худалдаа авснаар энэхүү 8 насаараа өгсөн байна. Монгол улс эмийн бүртгэлд бол одоогоор хэд улсаас хоёр эм бол бүртгэлтэй байдаг. Зулбуулах төрлийн мизопрестол болон мифепрестон гэсэн хоёр эм бол бүртгэлтэй байдаг. Эдгээр эмүүдийг нь бол яг эмийн эмчийн жороор хэрэглэхээр бас бүртгэгдсэн байдаг. Хин гэдэг хүн мэддэхгүй хүнээс явуу гэдэг нь мэддэхгүй эмийг аваад хэрэглээл тэгэл өөрсдөө эсрэл ороод байгаа байхгүй. Тэгэхээр энэ гол давсан зогсоох юм нь юу вэ гэхээр ерөөсөө иргэд маань өөрсдөө л авахаа болчих хэрэгтэй байна. Тэрнээс биш одоо нөгөө зах зээлийн хууль байдаг шүү дээ. Эрэлт нийлүүлэлт байгаа загтуул тэгэл юм байгаа л юм. Хэдийгээр энийг заавалч хүн хуулиасаар талсан зогсоох одоо цагдаагийн байгууллагч манайх ч шалгалт хийгээд ингээд хяналт тавиад бол ажилдаг. Хяналтаар бол бас мэрсээр илэрдэг. Гэхдээ ерөнхийдөө хяналт хийгээ явахаар одоо мэрэгжлийн байгууллагч гэдэг юм уу цагдаагийнхныг одоо баг таньдаг болчихсон. Царай нь харагдах гэдэг юм уу наан ингээд өө тэнд явж ийшүүгээл хоорондоо мэдээлэл аваад нуугаал ингээд алга болчихдог. Хоёрдугаар мэрэгжлийн байгууллага маань өөрөө хэн шалгалтыг заавал нөгөө өдөр тутмын дагуу хийдэг болсон. За мөн хуулиараа өөрчилж шалгуулах байгууллагатай шалгалт хийх гэж байгаа талаараа мэдээлэл хүргүүлдэг. Тэгэхээр энэ мэд бас нөлөөлдөг байхыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр гол нь энэ иргэдийн гар дээрээс одоо худалдаалагдаад байгаа энэ үр зулбуулах эмийн асуудлыг маань иргэд маань өөрсдөө л хөдлөж авахаа болчих хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол мэдээж энэ асуудал байхгүй болох хэрэгтэй юм л да. Хууль бус эмийн худалдааг зогсон зогсоохоор мэрэгжлийн газар шалгалт хийхэд 8 ажил үйлдэлээр нүнд алдаж лангууга хаан явдаг нь хууль бус худалдааг заслан зогсооход хүндрэл үүсгдэг байна. Тиймээс мэрэгжлийн ерхий газар иргэдийг гар дээрээс зулбуулдаг юм авахгүй байх худалдааж байгаа хүн тааруулж цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна. Тотон дэнд дэлгэрээ баярлан мэдээллээ. Хагас сарын